Сүү подкастын 9 дугаарын зочин. За. Snoopy Media ирсэн байна. За, тавлаг сайхан. Тавлаг. Сайхан орж чинь уу? Өө сайхан. За, шууд ярианд орё. Манайх нэг амар юм илүү дутуу оршил моршил байхгүй. За, ойрд юу байна? Манай сайхан чөлөөтэй ярилцж болно, тий? Манайд илүү дутуу асуулт бол байхгүй. Хоёлын юуны талаар сайхан ярилцъя өнөөдөр. Тий. За, ойрд юу гэдэг вэ? Хаагур юу хийж байна? Ямар контент үйлдвэрлэж байна? Заавал нь үзэгчдийн мэдэхгүй ямар ажил хийж байна, тий? Ойрын хугацаанд гэх юм бол яг стримээ хийж байна. За тэгээд бас нэг шинэ контент хийгээд эхэлсэн. Тэрнийхээ бас нэг хэд хэдэн дугааруудыг хийгээд явж байна. Яг л энэ шиг ерөнхийдөө нэг hot talk гэдэг нэг юм хийгээд эхлүүлсэн байгаа юм. За тэгээд ер нь тэрний араас бас нэг хэд хэдэн челленжүүдийг эхлүүлсэн. Гадуур годомжаар гэж болно. За гих жишээнэл ер нь явж байна. Төлөвлөгөөт контентууд 100 эхэлж байгаа тий. Одоо нөгөө гадуур явах тиймэрхүү зурагтай контентууд ер нь эхэлж байна. За hot talk гэж юм тийм үү? Hot talk мó? Hot. Халуун яриа гэсэн үг тий. За энэний талаар жоохон ярил л да. Ямар хуу утгатай байх юм? Юу ярилцах юм? Зочд нь ер нь ихэвчлэн ямар хуу хүмүүс орох юм? Тэр бол ер нь бол анх энийг хийж эхлэхэд анх шинээр гарч буй стримүүд дээр хий гэж хагаад. Тэгээд ягаад ч юм би нэг хоёр охин дээр очиж хийчихгүй. Эхэлсэн байгаа мó тий? Тий, эхлээд одоо 6 дахь дугаар нь зочноо хүлээгээл байж энэ. За. Тэгээд нэг л мэдсэн чинь ингээл явцсан шүү дээ. За. Ишгэ. За юу бас өөрийгөө товчхон танилцуулчихгүй ямар мэрэгчлээ хідэн настай тий? Тэр талаар бас үзэн шүү дээ. За 30 шүрэх гээд яг 30-ийн хаалгыг татах гал зогсож байна. Ингээл давхуу яах вэ гэл энэ бол байж байна. Тэгээд мэдээж бүтэнээр маань хишиг жаргал ер нь бол хүн болгон мэднэ дээ. Монголын ард түмэн мэднэ. Тоглоомд байгаа. Хишиг одоо мэрэгчлийн үед ер нь урлагийн талын мэрэгчл байгаа юу эсвэл зүгээр л ингээд камераас хагаад те микэ бариад стрим хийдэг хүн юм уу? Ер нь яг юу хийдэг хүн юм бэ? Ер нь бол байгаа шүү дээ. Тэ нэг ингэж сурж явсан чи надаас энийг асуух нь зөв ч юм уу буруу ч юм уу мэрэгчлийн үедтэй яг зүгээр би ингэ мэдж болно те зүгээр хүмүүс төө тэгээ ер нь бол жүжигчин тэ ер нь бол жүжигчин мэрэгчлэр сураад тэгсэр нэг кино урлагийн дээд сургуулиас одоо хүртэл диплом авч чадаагүй байж байгаа. Кино урлагийн дээд сургууль бас байсан те тэгэлгүй яхаа тэгээ диплом авч чадаагүй. Одоо чөлөөт уран бүтээлч болсон. Одоо чөлөөт уран бүтээлч тэ сэтгэхүйн уран бүтээлч шин уран бүтээлч нэг юм нэг стримүүдээс арай нэг жоохон өөр юм харагдаад байгаа тий. Нэг хүмүүстэй яриа шууд ямар ч тавилтгүй үнэн боддоор ярилцдаг тий. Юу Оми ТV-гээр ер нь хүмүүс нэлээд сайн мэддэг нэг үү? Тэгнэ. Одоо монголчин баг 50% номог л Оми ТV. Тэр за ер нь яагаад яг тиймэрхүү төрлийн контент хийхэр болсон юм бэ? Тэр бол яг зүгээр тухайн үед яг Mobile Legends би гацсан байсан байхгүй. Яг тарих бүрийн ингээд таг гацсан. Тийм. За хоёлаа Mobile Legends дээрээс дараа нь дахиж ярина шүү. Ер нь нэг тоглоом ингээд гацсан заяа. Тэгээд яг яахаа мэдхгүй байжсэн чи би зүгээр нэг YouTube ухаар Reel ухаа байжсэн чи нэг Omi TV гэдэг нэг аппликейшн байсан. Энд ер нь яад ингээд наагаад орт юм байгаа сте. Татаад үзээд үү? Тий, татаж үзээд тэрний чи эхлэж татаж үзээд ингээ яриад ütсэн чинь нэг гараад тэ яриад шүү. Тэнгүүт нэг маний шин нэг хорломоо сэтгэлгээгийг ингээ хөдлөөд эхэлт юм уу сте. Тэгээд тэр Omi TV чи хийгээд эхэлсэн. Эхний өдрөө хийсэн чинь Facebook дээр стримэшн чинь 3000 үзсэн ш. Би бүр шокнд ороод чи яагаад байгаа юм бэ гээд. Тэр чинь шууд лайв арна уу? Тий. Гайхаа тэгсэн чи яг үндэ бол манай монголчууд угаасаа л хүний мод дуртай юм байл. Тий. Тэгээд би хараадгүй маа. Би ер нь харааж эхэлдэг байхгүй юу? Яг ингээл чимэг ингээд яг дэлгэсрүү хараа байж штэ тэ. Тэнгүүд юу вэ? Да гэж штэ үгэн бууга хийгээл болоо. Харин тэ наадах чинь бас хүмүүсээ аюу сонирхлоо тэ. Чи ингээд одоо ингээд нөө рил мил болгоод тасцсан бичлэгүүдийг харахаар чи ингээд бас ёс бос үгнүүд хилээд байдаг тэ. Тэгэхээр чи өөрөө эхэлдэг юм байна тийм үү? Тий, тэрний өмнөхийг хасангуудаа яг миний хэлж байгаагаас оруулаад тэгээд ингээ ачиж байгаа. Тэгээд за дүүрс ингээл яв. Нэг хэсэг чи хэрүүлийн бурханд ингээ болцсон байлаа шүү дээ. Гэтэ бас тэр нь бас яг үзэгчтэй сонирхолтой байгаад ч магадгүй те. Гэтэ яг нэг талаараа. Тэгээ нэг талаараа нөгөө талаараа маш олон хүүхдүүд үзэж байгаа. Тэ ер нь бол өсвөр насны хүүхдүүд нилээх үздэг юм билээ те. Тэгэлгүй яхаа. Тэр хүүхдүүд тэгтээ ингээд
ингэж хэлж болохгүй шүү гэсэн ч юм уу тиймэрхүү комент өгөх юм байдгүй танай контент. За миний омигл дээр бол заяа. Надтай таарад үнэхээр ингээд өөрийнхөө хүмүүжлийн доголдлыг ингээд надад харуулаа те. Би тэрийг албаар дасалж тавьдаг. За одоо тэгээд нуугдын хөөс манай үзэгчид бол сайн мэдж байгаа. Над руу Малэн том хүний охинтой би нэг оролцолцсон байдгийн. Дээгүүр хүмүүсийн. За. Тэгээд тэрийг амар миний дугаарыг ханаас ч олсон мэдгүй 90-11-т дугаар залгаал. Энэ бичлэгээ устдаг. Миний охин бол нэрээдүүд ингээд те. Тийм болно гээл. Залангууд би чичгэндэг юм билээ. Яг тухайн үед. Тэгэл ер нь яасан гээл. Тэгээд эхэлдэг юм билээ. Тэнгүүтээ ерөөсөө тэр ингээд энэ платформыг Монголд хоригоо. Омын ТV-г Монголд угаасаа хоригоо. Дэлхийн ингээд бүх стример, бүх контент бүтээгчдэрэн дээр төрөл бүрээр нь ашиглаад хийж болж байгаа байхгүй. Тэгээд эрэнгүүд одоо өсвөр насны хүүхдүүдэд надаас хараад сураад байна гэж түүхэндээ байхгүй л таа. Яг хэлэхдээ. Одоо манай дүү байлаа гэж бодъё заяа. Би дүүгээ одоо мэдчих хэвээр байхгүй да. Одоо дүүгийнхаа одоо манай дүү 15-аас доош насных байвал би дүүгийнхаа интернетийн хязгаар те гэр бүлийнхэн одоо гişүнш төрсөн ахын хувьд одоо ингээд интернетийн хязгаар хинтээ юу хийж яан харьцаж байна бүгдийг ярилцаж мэдсэн байх хэрэгтэй байхгүй. Тэгжээж тэр хүүхд чинь иймэрхүү нэг 9 шидийн юм руу ингээд сонирхож ороодох шаардлага байхгүй. Хүсвэл намайг ч бүр үзэхгүй байхгүй. Энд чи хараал маргаа хилдэг байх шүү дээ. Энийг үзэх шаардлага байхгүй. Skip хийх хэрэгтэй байхгүй. Яг үнэ хэлэхэд бол тийм бол байхгүй шүү дээ. Яг орж ирэл танаас сурсан шүү. Би ч одоо их шив багштай ч юм уу мэдгүй юм болж байгаа. Нөгөө талаараа бас яг энэ манай Монголын өсвөр насны хүүхдүүд яг ямар хуу үгнүүд хэрэгжилж байна гэдгийг бас нөгөө талаар шууд хүмүүст харуулдаг шүү гэн тийм үү? Тийм шүү дээ. Юу тэгээ би бас нэг чиний бүтнийг хоёр бичлэг би бүр одоо чам subscribe дараа үздэг байхгүй. Тэнгүүт бас юу яг бүтэн үзүүл яг тийм л юм байл л д. Одоо бас нэг яг хүүхдүүд тань өө Snoopy гэдэг нэг бас ингэчээд байгаа тийм. Анх мах ч юм уу шууд учир зүггүй. Тэгээ. Гэтэ нэг юу байх ч нэг парик зүгээд байгаа тийм. Хэд хэдэн парик байна уу? Одоо ер нь бол олонний танилсан ганц л байгаа л та. Тий. Тэр парик гэж бүр 15 сая төгрөгөөр ингээд би чамаас худалдаж авъя гэд мөнгөө ингээд шилжүүлэх гээд байж хад нь би авч үлдсэн парик байд. Тийм. Чи одоо тэгвэл ороо тэрийг жазлаа тавих юм шүү. Ер нь нэрээдүүд ер нь тэрийг л устгахгүй нь бол ойлгомжтой тий. Намайг хаанаас хаа хүртэл болгосон бай тий. Тухайн үед бол яг хөө тэгээд муугаар нь хандлтаа болоод авцсан. Одоо муугаар нь олж авсан хандлтаа угаас одоо би сайн тал руу хөрвүүлээ л та. Яг болохгүй биш. Монголд хин юу хийж чадахгүй байна би тэрийг очил хийчихэл та. Тэ? Чадахгүй ч гэсэн хамаа байхгүй 1 хийн 2 хийн 3 хийн 4 дэх дээрээ сайж ажиллаж таар. Гэдэг жишээний юмнуудыг бол ер нь бол хийгээл эхлээл явж байна да. За өмнөх ярианд хоёлаа нэг төр буцаагаад орё. Mobile Legends тоглодог байсан тий. Одоо ч тоглож байгаа. За ер нь яг нөгөө нэг тоглоом одоо electronic sport гэж явдаг тийм үү? Тий. За яг энэ electronic тий. Тэгээ одоо уцаар хөгж байгаа electronic sport-ийнхоо одоо хуваар амжилт гаргасан зүйл ч юм уу эсвэл баг маг тоглодог байсан уу? Яг мэрэгжлийн ингээд төвшин тоглодог байсан уу? Эсвэл зүгээр яг л юм сонирхогчийн төвшин тоглодог байсан уу? Би ер нь нэг мэрэгжлийн төвшин тоглох гэж үзээд фейлцсэн байт. Харин бол бүтэхгүй юм байна. За энэний оронд би мэрэгжлийн тамирчдыг бүтээ гэдэг юмыг гаргаж ирсэн. За тэгээ одоо босон уул гэдэг нэрийг улсын аварга нэг удаа аварга болгосон. Винтер шоуд онгоно гэдэг бас нэг тийм тэмцээнд бас нэг аварга болгосон. Ер нь бол Монголын хамгийн анхны аваргууд гэж болно. За одоо тэгээ тэр авсан аваргуудаас одоо ингээд одоогийн байгаа багуудад одоо амжилттай явж байгаа Монгол заа эцсээр ингээд ер нь бол хуваагдаад орох зарим зодог тайлах жишээ нэ ч юм уу те эхний топ 3 багийн нэгт ингээд хуваагдаад ингээд орцгооцсон. Тим хүүхдүүд бол ер нь байдгийн. Тэгээд би ч ер нь бол одоо мэрэгчлэр нь явж чаддаг юм чи мэрэгжлийн тамирчны нэр нь гаргаад ирчихээ л да гэж нэг үзсэн үү чадсан хоёр дахь үзсэн үү хоёр дахь дээр нэг жоохон фейлцсан одоо гурав дахь дээрээ тэгэл яг байж л. Яа их шиг нөхөрсөг зөвлөхөөхөд бас нэг юм хэлмээр санагдал. Одоо Монголцыг хүн болго үзэж байна те. Counter Strike дэлхийд бүр үнэхээр гоё явж байна те. Дэлхийд эхний 10-т бол байгаа л байгаа шүү дээ те. Байж л. Тэ. Аз баг одоо өөрөө ганцаархан ингээд тэгэд монголчууд өөрөө бас дэмжих болсон шалтгаан дэр нөгөө нэг гаргаж байгаа амжилтаас гадна тэр тоглоомыг каст хийж байгаа хүнээс бас хамаарсан гэж би боддог байхгүй. Одоо К-ийн хүн болгон мэднэ те. К-ийн кастыг үзэхээр айгүй гоё
бүх юм ойлгомжтой байдаг те. Ер нь гоё нэг 50. Тийм гоё тайван тэгээд экшнуудаа те. Одоо гарч байгаа экшнуудыг маш гоё тайлбарлаж чаддаг. Тийм болохоор яг нөгөө нэг энэ бас нөгөө нэг чи одоо бас яг каст хийдэг хүн те. Тэглэх. Тэгвэл яг нөгөө Mobile Legends-ийг бас сонирхож байгаа хүүхдүүдэд бас энэ амар гоё урам зориг болох юм болов уу те. Одоо нэг спортын үзэгчтэй үжи цаашаа маш олон спонсор байгууллагууд за мөн одоо нөгөө дахин гарч ирэх залуу юм багууд байгаа те. Тийм болохоор яг энэ талаа би бас чам бити хаяасаа гэж хүсэж байна. Яг энэ кастаас үргэлжлүүлж хийгээд бас маш олон хүүхдүүдийн мөрөөдлийг бас биелүүлэхэд нэмэр болоосаа гэж хүсэж байгаа шүү. За сая нэг хэд хэдэн багууд авраг болсон талаар ярьлаа. Яг энд нь яг ямархуу өөрөө үүрэг оройлтой явсан юм тэр багууд дээр. Энд дээр бол ерөөхдөө 100% кастер шүү дээ. 100 яг кастрыг тайлбарлалт талаас нь яваад. Гэхдээ яг нэг би яг IC талд арай жоохон илүү төвтэй байж бас магадгүй. Тэр нэг IC одоо манай багт байсан зэгсаараа байгаа. Тэр нь IC-г эдд ер нь арай гайгүй гоё харилцаатай байдаг гэж болно. За тэгээд за монголчтой болохоор нэг тийм гоё дотн биш ч. Ер нь бол зөвхөн минь төслийн зөрүүтэй тий. Юу нахаа тайванда амжилт гээл тиймэрхүү байж байгаа. Тэгээд IC-тэй бол ер нь бол нэг гэр орноор орж гарах ч юм уу тий. Би өсвөл тэднийд очиад ингээд нэг контент хийх ч юм уу. Тэр хэд манад ингээ хүрээд ирэхэд би бол асуудал үлээгээд авах ч юм. Нэг тиймэрхүү нэг арай нэг жоохон хувийн өндөр байж бас магадгүй. Ер нь яг гişг нэг чиний бодлоор чи бас олон жил каст хийж байгаа шүү дээ юм тийм үү? Яг Монголын Mobile Legends-ийн одоо яг энэ салбар яг энэ электроник спорт дэлхийд ер нь ямархуу байр суурьтай явж байгаа. За Азтай ямархуу байр суурьтай явж байгаа юм те. За ер нь энэ гарч ирж байгаа тамирчид нь ер нь хэр байгаа, хэр өрсөлдөхүүц байгаа. Чи энийг бас нэг бид надаас дэлгэрэнгүй тайлбарлаад хэлчихэж. Яа зэ. Уушлараа. Тий, энэ гэхдээ ганцхан нэг IEC-ч биш шүү. Бас Монголын хувьд биш шүү. Ер нь бол Монголын те ганцхан Mobile Legends гэдэг төрлөөр бол дэлхийд Азад те хэр явж байгаа. Азад бол бараадахгүй шүү дээ. Азад бол угаасаа Филиппин ч ноёрхцсан. За дэлхийд гараа Европ эдрийн улсууд руу гарч бол бас танагтай байж бас магадгүй. Түүнээс Азадаа бол арай болоог байх. За гэхдээ энэ жилийн M7 MSC series ч юм уу те. Энэ дээр бас харах хэрэгтэй. За тэгээд үнэхээр болоогүй байвал дахиад 1-2 жил ер нь плей-оффын дай байх болов гэж бодож байна. Монголцын одоо CS Монгол зэг л ер нь үүдэн штэ. Яваалаасаа хожигдоолсон болохгүй 2-3 жилээр ингэж явж байгаа л. Тэгээ саяхнаас ч юм уу яг өмнө жилээс ч юм уу ингэж яг гарч эхэлж байгаа байхгүй те. Дэлхийн түвшинд одоо S-tier-ийн баг гэж ярьж штэ. Тэрэн шиг манайх бол одоо яг тирээр ярих юм бол нэг C юм уу B тир дээр л баг. Тэгээ AES руу арай орох лаг баг. Ер нь яг гарч ирэх хэрэг боломжтой байна. Ер нь ойрын хугацаанд чи хэдэн жилийн дотор ч юм уу орж ирэх боломжтой гэж харж байгаа. Зүгээр чиний үзэх шүү. Хоёлоо буруу юм ярьж болно шүү дээ. Хоёлоо өөрсдийнхөө зүгээр үзэл бодлыг хэлэхэд. Яг хуу миний хувьд яг email-ийн төвшөнд харж байгаа нь энэ жилийн IC-г харна. Энэ жилийн IC ер нь бол нэлээд үзэтэй байгаа. Бүх юм нь ер нь сайжирсан. Багийн connection эдгээр нь бүр илүү болцсон байсан. Тэгэхээр энэ жилийн IC-г харна. Энэ жилийн IC дээр ер нь гарахгүй бол дахиад 1-2 жил ер нь бол худлаалах гэж бодож байгаа. Тэр одоо нөгөө нэг last chance гэдэг шиг юм байна шүү дээ тийм үү те. Ер нь бол. Гэхдээ яг ер нь хусаал байвал хусаад байна л да. Угаасаа гэхдээ яг нөгөө Монголд 2 хүн ч юм уу за 3 хаан баг ингээл яг байгаад ингээ эргэлдээд тахаар ямар ч утгагүй байгаа байхгүй те. Гой шалгаж гарч ирж чадсан. Одоо ингээ бүр доороос нэг зүгээр нэг 15 настай хүүхдүүд бүүм хийгээл гараад ирж шүү дээ. Тэгэх юм бол тэнцээрээс зүгээр тэ юу ч яах юм ч мэдэхгүй шүү дээ. Тийм биз дээ нөгөө нэг тэр өдрийн тэнгэр нэг ингээ дивээгээд ороод ирэх юм билүү те. Энэ юм бэл чи яаж байгаа нөгөө нэг мета 2-ыг дагаж чийдэг те. Одоо нэг баатар бавтлуулахад одоо тэр патч дээр байсан нөгөө нэг мета авдаг байсан баатрууд нь баг бүгдчих ингээ солигдох шийнэ. Нэг ингээ нөгөө нэг дэмжиж одоо нэг миний хэлдгээр хөхөж гэдэг шиг тэгж явдаг бэкнэр суурилдаг болохоор эмиг яж гэдэг нэг өдөр айцэг ч юм уу хусаад нэг баг гадагшаа яваад тоглоод бас үзчих те. Тэгээд ирэхэд тэрний ингээ шин баг гарч ирж ээж 8 баг ч юм уу нэг 16 шилдэг аимшигтай баг байж ээж Монголд лиг орж ирнэ. За Монголд лиг орж ирэх юм бол мэдээж яг Монгол яг лигтэй болж эхлэх юм байна тийм үү? Одоо бол нэг 2-3 хаан баг би бинийг таньдаг байгаа хэвээр баг тийм. Би бинийг яаж тоглох юмар мэддэг тийм. Тэгэл одоо wild card л гэж байна шүү дээ. Тэр нь зүгээр яадаг яг үндсэн шатж байна шүү дээ. Wild card өөрлөгөн шат руу дахиж ингэж орж байгаа. Тэндээсээ шалгаруултаад ялах юм бол үндсэн шат руугаа орно гэдэг. Даан нэг юм зам тавьж өгсөн. За тэгвэл тэрийг бас тавьсан байгаа нь бас гоё л доо.
Тэгээ нэг нь ер нь бол хийгээд хэрэгжүүлсэн байгаа. ESN-ийн хувьд бол ер нь бол магтуу штэ. Нэг ч гэсэн гүүрийн тавиад өгсөн. Одоо баг тамирч та нар өөрсдөө хичээ. Яг одоо ингээд манай түүнэрдсэн байнга тоглож идэхгүй нэг цагаан сар мараараа нэг хамаатны өдөр тоглоом те. Бараг л нэг золгохчгүй ингээд буцаараа тоглоо байж тэ. Харангуул Mobile Legends тоглож байгаа те. PUBG тоглож байгаа. За тэгээд яг Mobile Legends-ийн хувьд үнэхээр ингээд өөрийгөө сайн тоглох гэж бодчихвэл те яг энэ чиглэлээр ингээд цаашаа явмаар байгаа маш олон түүнэр байж магадгүй. Энэ түүнэр чи хэлэхэд яг менежментийн юмд ямар хуу шаттай байд юм бэ? Цаашаа яаж идэх мэрэгжлийн тамирчин болт юм бэ? Бас энэ талаараас хуваалцаж болох уу? Тэр нэг ямархан штэ. Нэг тэмцээнд ороод нэг баг шууд тардаг байхгүй. Хожигдол тарчдаг. Та нар шаахгүй, бидэрч би ч шаахгүй, би өөр багт орлоо гэдэг ингээд шүү. Гэхдээ ер нь бол багийн насжилт хамгийн чухал нэгт. Нэгт одоо боли нэг жил хамт дарцсан те. Нэг жил хамт тоглоод ингээд ер нь хождгүй байсан багуудаа ингээд хожоод эхлэв шүү. Тэгээ нэг гэрс нэг 7 хоногт нэг 2 уулзаад ярилцаад ойлголцоод те. За энэ одоо яг энэ ингэ шүүгээ бүгдийг ингээд ер нь нэг хүн шиг мэддэг болоод ирсэн цагт нэг шат тахна. За тэн дээр тэгээд дахиад жоохон юм сурыг гэх юм бол тэгэл гадаад дотоодын MPL-үүдийн ч юм уу, MSC-ийн ч юм уу, одоо M7-ийн ч юм уу иймэрхүү тэмцээнүүдийг үзээд ер нь бол макро микро гэж юу байна. Би энийг ч мэддэг байсан тэгээд нөтөл мэдж эхэлж байгаа байхгүй. Тэгээд яг иймэрхүү юмнуудаа макрогийн нэвэл яаж хийх вэ, микрогийн нэвэл яаж хийх вэ те. За тэгээд дээрэс нь ямархуу статистикаар тоглож байна, ямар бикээр тоглож байна гэдэг ер нь бол тэмцээнүүдээс сурчхад ер нь хамгийн анхны шатны мэдэгдэхүүн. За тэгээд дахиад жоохон шажираа гэх юм бол одоо тэгэл 80 маягцаас гоочих хэрэгтэй шүү дээ. Хаа нэтрэ те. Бид нар ингээд яг ингээд гараад ирцээ. Би бид нар нэг танах яг ингээд хожицсан юм аха. Одоо бид нар яг юун дээр ажиллавал хамаа байхгүй. Энэ айцэг гэдэг чи ингээд бичих юм бол шууд хэлээлгч. Та нар тэгчих юм бол болно доо. Яг айцэг гэдэг ингээд хүмүүс амар ихцэнтэй гэж бодд юм шиг лээ. Одоо яг нэг boot camp гэж байдаг шүү дээ. Boot camp-д цуг сугаад аруулаад 5-5 хоорондоо тоглоод гэсэн ч болох юм биш тийм үү? Тэгээ ер нь scream тэр же scream л гэж байгаа юм л да. Scream хийе ахаа ингээд юм бол тэрэд үгүй гэхгүй. Ер нь бол тэд нар ч гэсэн одоо Монголыг лигтэй болохыг хамгийн их хүсэж байгаа хүмүүс аахгүй. Лигтэй болчих юм бол wild card гэж зоохгүй те. За тэгээд эдрээс өөрсдөөс нь шалтгаалж байгаа юм үндсэн шатанд очиод плей-оффт орчих юм бол мэдээж нэг нь урилгаар нэг нь шууд цаашаа үндсэн шат руу ингээд орох жишээ нь 2 слотыг авах боломж бас байх. Магадгүй байж магадгүй те. Гэх мэтчлэн ер нь бол байдیں۔ Тэгэх юм бол зүгээр ингээд айд суугаар эргэлзэж суугаар зүгээр хийгээд үзээч л гэж би ер нь бол зөвлөндөө. За яг одоо яг хоёлын Mobile Legends-тэй холбоотой сүүлийн асуулт асууч. Ер нь Монгол багууд за олон улсын тэмцээнд ч юм уу эсвэл за тийм ер нь олон улсын тэмцээнд яг Монгол багаараа гараад амжилт үзүүлсэн юм одоогор байгаа юу? Нэм 5 дээр шүү дээ. Тэ үндсэн шатанд орсон, шилдэг 32 даарсан. Харамсалтайгаар нэг цаашаа явж чадаагүй л дээ. Тэгэхэд бол угсаа яг анхны гадаад болж ясан тэмцээн. Олон улсын тэмцээнд шилдэг 32-та багтчихсан. Тэгээд ер нь бол үндсэн шатанд орсон л ер нь бол Монголын одоохондоо байгаа хамгийн том амжилт байна шүү дээ. Сая Филиппин улсын талаар ярьж байна те. Би ч бас өөрөө Dota жоохон тоглох гэж үздэг те. Тэгээд Dota-гийн талаар гарч байгаа тэмцээнүүдийг үл аюул сайн үздэг. Одоо нэг Cadis те. Cadis-ийн одоо каст хийж байгаа тоглолтуудыг үздэг. Монгол багаа дэмждэг. Тэгээ Монгол тоглогчдоо одоо Санктитийг ч юм уу дэмждэг. 423-ыг дэмждэг. Хуучны бас аялцсан шүү дээ чинь. Тэр залуучуудыг дэмждэг. Тэнгүүд яг монголоороо тоглонгууд манай Монголтой бас яг тоглох гэдэг наадтай Филиппин байгаад байдаг байхгүй тий. Тэгэхээр яг Азад төрсөлж байгаа нь Филиппин байна. За хятад багууд бол бас арай эс төвшний багууд гэж байна тий. Филиппинд бас нэлээд үзээд байдаг тий. Филиппиний яг e-спортын хөгжил намайг манайхтай бас ер нь жоохон ойрхон яваад байгаа юу? Илүү штэ. Илүү. Тэд нар чи яг системээр бэлдэж байгаа, форматаар бэлдэж байгаа, яг амьдралаа зориулж байгаа хүмүүс болохоор. Бид нар ч юм бол яг хөө тэгэл яг нэг хэлэхдээ яг амьдралаа зориулж байгаа нэг одоо ингээд яг 10 хүүхэд л байгаа байхгүй тий. Тэгээ яг бүтэн амьдралаа хийсэн сургууль хичээл ном гараг ирдэ. Би энд амжилт үзүүлж л эндээс гараад би эсвэл ямар нэгэн байдлаар дахиад нэг багтаа болно гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар явж байгаа яг 10 хүүхэд л байгаа байхгүй. Бус нь бол зүгээр яг ингээд амьдралаа бодцсон. Тийм болохоор үгүй Филиппин бол угаасаа яг email тэгээд e-спорт талдаа ер нь бол дээгүүрхөө нэлийн дээгүүр. Email-тэй бол угаасаа гоод штэ. Дэлхийдээч номер 1. Оо 5 жил 6 жил дарааллаад биш ээ тийм 5 жил дарааллаад Филиппинээс дэлхийн аврагт очсон шүү дээ. Тэгэхээр гарч. Одоо нэг хүүхдүүд угаасаа бүгд л уцаар тоглож байгаа хүүхдүүд те. Бүгд л тоглож. Дөнгөд нэг эцэг хийн юмнууд байгаад байгаа шүү дээ. Чи уцаа бол хичээлээ хий гэдэг ч юм уу те.
Яг одоо ингээд бидний хувьд нэг Z түвшний хүрээнд яригддгүйсэн л одоо нэг альфа, бета түвшний юмнууд яригдчих шүү дээ. Хүүхдүүд бол Z үеч ч одоо баг хөгшөндөө орох гэдэг шүү дээ, тий. Тэнгүүд яг энэ дээр бас эцэг эхчүүдийн зүгээс одоо нэг Z үеийн залуучууд ч өөрсдөө эцэг их болоод ирж байгаа. Тэнгүүд яг энэ дээр бас ямар зохицуулт хийвэл чиний бодлоор зүгээр байт юм бол зүг сайхан цаг цагийг гаргаад зохицуулаад өгөлт. 20 тусам нэр үн чин тэрийг л хийх гэж оролдоо шүү дээ. Энийг 20 дахь юм чи энэ угаасаа л гоё юм байна. Тэгвэл энийг би заавал хийж сурна ч юм уу те. Тэрний гоо зүгээр сайхан хүүхдүүдийн за миний хөө за хичээл нэг 6 цаг тараад гэртээ ороод ирлээ те. За миний хөө гяс 2 цаг гяс хичээлээ даалгавар хамжуулчих, гялзуулчих. Тэгээд араас нь 3 цаг тоглолчих. Тэгээд миний хөө яг унтаа шүү заяа. Тэ. Тэгээд унтаал босоод ирэхт нь яг гоё нэг тийм байдаг шүү дээ те. Яг нэг миний хүсдэг байсан нэг тиймэрхүү юмнууд байдаг байхгүй. Би ч юм бол яг хоригдож өссөн хүүхэд байхгүй. Хоригдож байсан үеийн хүүхэд. Тэгээ яг зодуулж өссөн хүүхдээ үе байхгүй. Тэгээд бид нар ч юм бол үгүйсээ өөрсдөө дэс бол зодуулна шүү дээ. Шал тэнийг л гээд байгаа шүү дээ. Гэрээсээ шаарчаад орж чадахгүй айсараа байгаад 7 хоног шаараад ороо зодуулж байгаа байхгүй. Тэгвэл орчоо шүү дээ те. Шал тэнийг л юм дээрээс ирж болоо гэж байгаа байхгүй. Одоо болохоор тэр үе ч юм бол өнгөрцөн те. Аль болох эцэг эхчүүд яг гоё ярддаг болсон. Яг тэрнтэй нь холбогдуулаад яг гоё цагийнхан зохицуултыг тэр хүүхд өөрөө хийж чадахгүй байгаа юм чинь ээж аваад нь гоё хийгээд өгчихлээ. Тэгэл болоо шүү дээ. хичээлээ ээж ихтэй. Тий, хичээлээ ээж. Дараа нь нөгөө сонирхлоо ээж. Амаргааш амралтын өдөр юм байна. Миний маргааш битэнд наад сонирхолтой зарцуул. Нөгөөдөр нь харин хичээлээ шүү дээ. Яг ингээд ирэх юм бол тэр хүүхд чинь яг зохицуулж за би энийг ингээд зохицуулаад сурчих юм бол ер нь аль асуудал юм байна гэдэг юм а бодоод ойлгоод эхлэж тэнэг л биш бол 20-оос илүү тэгэрсэн. 20-оос илүү тэгэл яг л гоё. Заагаад зөвлөд өгчүүл юм болчихно шүү дээ. За баярлалаа. Гişээ бас өнөөдөр бас манай компани бас нөгөө нэг бүтээгдэхүүнтэй танилцах жижигхэн болон байдیں۔ Тэгээд одоо хүмүүс бол маш сайн мэдхээр манай компотыг бол маш сайн мэддэг. За SV брэнд болоо одоо 2025-аас бид нэр хөгжүүлж байгаа компото. Тэгээд эхлээд би чамд бас компот амсуулч маань. Бас би бас өнөөдөр бас Монголд бол мандрины компот ганцхан байдаг. Манай компаниас гардаг. Мандрины компот өмнө идэж үзсэн үү? Мандрин жимсэн дөөр хэр туртай гэж. Ер нь чанга штэ. Мандрин сахарлаг. За бас сахар ярьсан дээр бас ярьчих. Нөгөө нэг хийх жимсний компот яг нөгөө нэг сахар орлуулж маш хийдэг. Манай компотууд бол ямар ч сахаргүй. Жимснээс гаргаж авдаг жимсний сахар гэдэг зүйлийг ашигладаг шүү те. Тэгээ тийм болохоор би чамд алийг хадгалж үзмээр гүзээлсэх нөө эсвэл мандрин уу би бас чамд асуулчмаар байна л да. Зөвхөн нэг юм уу те. Болж ойлгоо эзэн ч болно те. Чи бүр идээд бүр яг ингээд өөр дээр авч байгаад идээ суусан ч болно шүү. Тий. Тэгээд мөн бас энэ чипс, пампан чипс, райс кракер буюу одоо нөө будааны жигнэг гэх те. Бүр одоо жоохон хүмүүс нийлэн туртай байдаг шүү дээ. Будааны жигнэг байгаа. За энэ хоёроос задлаа тавьчих чаас. Юу вэ? Яг нөгөө нэг ээжийн нэг мандрины шүүсүүд өгдөө шүү дээ. Яг тэр. Өнөр бол тийм их байна. Тэр данзааны бол бай. За би тэгвэл чамд энэ хүзээлийн рецепт ингээ задлаа тавьчих. Тэгээд зочиндоо бас мандрины компот жоохон сонирхолтой баг шүү дээ. Мандрины компотоос хийгээд тавьчих. За тэгээ хоёлаа идээд яриагаа өргөжлүүлж болно. Зүгээр. Би өөрөө яг идж байгаа контент хийдэг болохоор асуудал байхгүй. Чи дүү ингээ бариад ч юм уу? Яа, юу ингээ бариад. За юу цаана. За яриагаа өргөжлүүлээ. Стримигэд одоо хэдэн жил болж байгаа вэ? 6 жил. За одоо яг нөгөө нэг стрим хийж байгаа залуучууд бүр маш их байна тийм үү? Хүн баг үзэж гин их үзэж байгаа. За тэгээ яг төрлөө олсон олоогүй. Тэгээ зарим юмнууд дээр нөө техникийн хувьд бол өөрөөсөө жоохон мэдээлэл тутмаг байдаг гэдэг ч юм уу те. Яг иймэрхүү залуучууд хандаж хэлмээр байгаа юм юу вэ? За техник тал нь ийм байдэн шүү. За эхлээд иймэрхүү төрлийн контентууд гаруулаас эхлээд чамайг их үлэн үзэх боломжтой шүү. Engagement иймэрхүү юм чи илүү ингэж хүлээж авал энэ нь юм байдэн шүү гэдэг ч юм уу те. Дөнгөж эхэлж байгаа залуучуудаас өөх зөвлөгөө. Хамгийн түрүүндөө сэтгэл зүгэл бэлтгэлтэй. Тэр стримийг хэдэн хоногор ч хамаагүй 2 хүн үзнэ. 1 хүн үзнэ заримдаа үзэхгүй. За тэгээ дээрэс нь тэгэл байжсэн чинь нэг тэ 9 шидээр нээлээд ороод ирнэ. Яг энэ бүх хугацаа чинь нэг 0-оос 3 сар бол хангалттай үргэлжлэн. Тэгээд ямар нэгэн байдлаар нэг эзгэн дараад нэг юм явчих ч юм уу те. Яг нэг солиорж явах юм яваад бас нэг хэдэн саб нэмэгдэн. Саб юм уу фолловерс нэмэгдээл эхэлнэ. За тэгэл тэн дээрээс за би яг юу хийх вэ гэдгийг олоод эхэлчихлээ л те. За би нэг иймэрхүү тайпаар явах юм байна. Эхлээл яг тэрийг л олчих хэрэгтэй. Тэрээс яг одоо нэг
Би одоо чамаг яг ингээд юу сонирхтыг чи мэдэхгүй зүгээр ингээд чи ийм PUBG тоглож илээ гэж бодъё заяа. Тэгээ яг чи энэ PUBG-г зүгээр ингээд хүмүүс үзээд тахаар нь тоглоод байгаа байхгүй. Тэгсэр нэ чамаг хүн үзэхгүй байгаа байхгүй. Тийм болохоор яг чиний сонирхлыг би мэдэхгүй. Яг юугаар ингээд хоббирхоо мэдэхгүй байгаа болохоор яг зөвлөхөд бас хийцэн. За техникийн хувьд гэх юм бол тэгэл ер нь бол байгаа дахны ээлжинд байгаа юм дээр яг гоё тасаад суурэ бодно хундамаа зутах гэдэг шүү дээ. Сайхан хундамаа зутчих юм бол тэгэл араасаа явчихсан. Тэгээ нөгөө хүмүүс ч надад камер байхгүй, надад микрофон байхгүй, надад ийм гоё гэрлэнүүд байхгүй гэл. Тэр үл нэг асуудал биш үү те? Ямар ч хүүхдэд гар утас ажиллах хэрэгтэй. Тийм шүү дээ. Эсвэл гар утсаа тавиад холбогчтой ороосон зэнэглэгчээ зоолглоо. Нэг 10,000 гаруй нэг утас тогтоодог хөлөөд нь шүү дээ. Мава тавьчин тэгээд тэрийг нэг аппликейшнаар холбоод камер өгчөж байгаа байхгүй. Микрофон гээл дүнгүүд угаас тэгэл тэр хүүхд чинь нэг жихвчтэй л байгаа шүү дээ. Надаглаад. Тэр жихвчээ тэгэл процессор дууны Bluetooth холбогчоор нь дан залгаад л байна шүү дээ. Тийм болохоор тэр угаас нэг жижигхэн шалтгаал та. Яг нөгөө нэг шантарч эхэлж байгаа хүний шалтгаан байхгүй. Чамаа ингээд дисэн шүтээр хэлнэ ийм маш их үргэлжлэнэ гэж шүү дээ. Жишгээ ер нь өөрөө тиймэрхүү юм хийтүүдээ өөрөө хэр авч ирсэн юм. Би таадгүй шүү дээ. Ер нь гэхдээ эхэндээ бас мэдээж баг зэрэг ингэдэг байсан уу? Эхэндээ би хамгийн анх хийжээд яг 16-нд короныг үерчтэй. 16-нд. 16 20-нд. Тэгээд яг сайн короныг үед. Бүгд гэртээ өвддөг байсан юм. Ваа бэлгийг мэдэн шүү дээ. Бэлгээ хийсэн. Ханд чи нэг стрим хийдэг гэж гэдэггүй. Тэгэхээр яаж байгаа чинь за тэгээ хийсэн юм. Тэгээ шууд эмэйл рүү тоглоод эхэлсэн. Гуйс тоглодог байсан юм чи. Тэгэд гисэн чи за ямар гээ чи юу нороод ирвэ мэрвэ. Хүүс алж байдаг юм аа намаа гэж юм. Тэгээ би амар олон комент бичээд байл гэсэн чи ерөөсөө нэг комент бичээдсэн байгаа. Тэгээ нөө өстөн үлийн даван дээр гिचээд би тэр үуч нэг маашаа гэдэг нэг хот байсан тэрийгээс салхилуулах гарч ирсэн чинь маа эсрэгтлээ орцсон явцсан байсан. Би ч хаана харлаа гэсэн чинь хараагүй бах уу гэд амар харсан санагдаад би бүр Facebook руу ороод ингээд скриншот мод хийгээд авцсан. Тэр нэг хүчин нааш та чи яа юу гэдэг нь айл орсных ингээд барайл авсан чи хаа уучлаарай аваад явчих. Тийм үгүйс тийм бараг сөгтгөн алга болоо. Тэгээд эхэлж хамгийн анхныг тэгж нэг хейтерсээ би барьсан байдгийн. Тэгээд тэрнээс хойш байгаа тэгээд нөгөөдөг чи одоо миний яг үнэн ш бэ. Би юм болцсон. Топ би болцсон. Топ юм болцсон. Стрим болгосон. Муу үзээлэн юу байна хаа гэл. Энд тэгээ танилцсан болохоор тэгээ би намайг ер нь бол яг 20 оноос хойш үзэж байгаа царгаанч үзэгч байсан. Магадгүй. Үз. Бусд нь бол бас хэцүү шүү дээ. Одоо байдаг ч юм уу ч юм уу лгээ ботцсон явж байгаа. Тухайн үед ч бас өөр нэрээр ч хийдэг байсан гэлгүй. Тийм л ятим да. Тэгээд хейтерсийг одоо бол тоохоо байсан. Тэгэл биччихлээ байдیں۔ Бандуулж л байдیں۔ Дахиад 2 3 хүн фоллоу саб хийн. Нэгийг банд дахиад зан 10 саб хийх болохоор асуудал байхгүй. Би угаасаа юм хийгээ сурцсан шааж байгаа юу шааж байгаа. Тийм болохоор нэг тэр мэт юм дөр нэг яагаад байх болсон. Гэтэ яг шүүмжлийг үл хүлээж авна. Шүүмжлүү. Доромжлыг үл гэхдээ угаасаа хүлээж авахгүй шүү дээ. Шүүмжлэлийг ер нь хүлээж авах тал дээр ер нь яг онсон шүүмжлэл байвал их чагаад байвал бас л хэцүү шүү дээ. Энд чинь тийм байна, энэ чинь юм байна гэдэг. Бандал хайчин шүү дээ. Тэгээд ингээ бичдэг угаасаа тэгээд ингээд гээл хайчдаг. Яг оноод бүр ингээд яг хэлж байгаа миний яг дутагдлыг хэлж байгаа шүүмжийг би бүр амар тодоор уншдээ. Дандаа баярлалаа гэж шатдаг. Чигвэл барыг дансаал. За бас мөнгө өгдөг контентууд яваад байсан тэр юу челленж үүсвэл. Челленжүүд. Ямар учиртай мөнгө өгч जैन. Угаасаа ер нь бол би ер нь стримрүүдэд бол нэлээд мөнгө зарсан шүү дээ. Тэрнийхээ хэрэг ч олох гэж үзсэн. Тэгээд ер нь худлаа л гэт юм лээ. Тэгээд энэ сая бол хамгийн сүүлчийн ер нь стример болоод ер нь хүн мөнгө өгж байгаа ер нь бол хамгийн сүүлчийн челленжүүдийг хийж эхэлсэн. Тэгээд тэр нь одоо нэг нэгээр ингээл ороод тэгэл хамгийн сүүлийн дугаар нь ороод тэгэл дуусан бай. Одоо өгдөг биш авдаг л байдаа л гэж бодож шүү дээ. Хангалттай өгсөн. Гэтэ хүмүүс нэг донешны олдсон шүү дээ. Тийм тэр хэсэг чи юу нэр амьдралд чинь хүрэлцээтэй байдیں۔ Эсвэл нэг нь сетапта нэг жоохон юм нэмждэг ч юм уу тиймэрхүү л байд юм уу? Тэр чинь тэгэл юу шүү дээ. Янз шүү дээ. Зарим сантаа 20-30 мянган төгрөг орж ирнэ. Зарим сантаа яатсан гэх юм 10-20 сая төгрөг орж ирнэ. За заримдаа нэг маратон зараатай хийчих юм бол тэгэл 7-8 сая төгрөг орж ирнэ. Гэх жишээний тэгэл байд юм уу? Янз л байд. Тэр бол
Тэгэл яг тухайн өдрийнх нь тэр өдрийн тэнгэр мэдэг гээл ер нь ордог шүү. Тэгээ тэр бүрийг ч одоо ч нэг тоохоо байсан дөө. За хишгээд ер нь стрим хийдэг за каст хийдгээс өөр хүмүүсийн мэдэхгүй ажил юу вэ? Мэдгүй ажлаа. За бэшт. Юу хийдэм бэ өөр? Тийш одоо зураг дарддаг шүү. За. Бүр зурагтай бүр нүүд зураг дарддаг баг шүү. Тийм үү? Тийм үү. Нүцгэн зураг дарддаг тийм. Би ч гэхдээ ингээд би ч жаа нэг багаас чи мэдэн шүү дээ. Тэгэхэд багтаа бол ингээд дардаг оролддог тийм. Тэгээд ингээд тра хийж байгаад хайцсан болов гэж одоо тэрийг өргөжлүүлж л байгаа юм уу тийм? Хаа нэг. Ахаа. Нэг зүгээр ингээд сонирхоод ч юм уу. Хуучин надтай нэг ингээд зураг ингээд аруулж ирсэн модельүүд юу хаа ч юм уу юу намдаг ороод хөө нэг зураг даруулчихсан. Тэгээл та гээл. Тэгэл нэг солиорол. Одоо тэгтээ левлийн скиллийн хувьд бол хамаагүй л болсон уу? Тэгцэл. Ер нь нэлээд завсарлаа шүү дээ. Тэр чинь бол асар завсарлаа. Тэгээ саяхнаас нэг буцаагаас эргээсэн. Тэгээд ер нь чангалаа. Тэгтээ нэг хуучны юм бол байлаа. Энийгээр ер нь хэр хөгжих юм цаашаа? Энийг бол тэгж амар хөгжүүлнэ гэсэн бодлоо байхгүй. Зүгээр л сонирхолоор зүгээр одоо нэг зураг дарчдаг. Одоо энд ингээд харчаад энийг ингээд аваад бас хадгалчвал гоё юм байна да гэж нэг боддөө шүү. Тэгээд тэр нэг унган юм нь бол байгаад байт юм шиг л. Тэгээ бас яг иймэрхүү төрлийн нөө зураг даруулах дуртай бас эмэгтэй хүмүүс маш олон байт юм байл шүү. Тийм шүү. Тэгээ бүр тэрнээс гадна бүр өгшин настай гэх нэрээд шүү дээ. 60-аас дээш настай. Өөрийнхөө нүүц зураг даруулах. Тийм. Хийг хүсдэг. Би барыг тэр чинь бүр хамгийн өндөр нөх. Тэгээ тэд нар чинь зөвхөн төлбөр өгнө. Надад зураг байлахгүй. Би зургийн авлаа надтай зөвлөө бүх зургийг компьютер дээр боллоо. Зургаа сонголоо би бүгдийг устгаад хогийн савнаас устгаад ингээд тэрийг бүр өөрсдөө ингээд харж байгаад хийлэгдэг. Тэгэл яг асуусан зураг ингээд би 2 өдөр зассан ч юм байхгүй. Яг харж сууж байгаа л аваа. Гэхдээ энэ бас яа байж гоё юм тий. Хүмүүс гоё штэ. Би тэр үедэл 4-5 ингээд настай хүмүүс хасуудын зургийг хүртэл авч байлаа штэ. Тэр нь гэхдээ яг үнэ нэгтгэхэд одоо байгаа энэ амар гоё сайхан биетэй охтууд шүү дээ. Тэрнээс илүү тэр хоёрын зургийг авах нь бүр илүү гэвт юм бэл. Ягаад ч мэдэхгүй бүр ингээд 60 70 жил ингээм хамт амьдарсан. Тэгээд өөхтэй хүртэл хамчуу гэдгээр нь ингээд баттгаад байгаа байхгүй юу. Тэгээд эцсийн мөчөд хийж үзээгүй юм аа ингээд эмээгөө юм. Тавараас байгаа хийгээвч байгаа тий. Яг тэр минь бас гоё юм бэл. Тийм харахад гоё зэ. Анхудаа л чаваа сонсч чинь тий. Гэтэ гоё сонирхолтой. Энийг л ер нь бол зурагчд бол угаасаа л мэднэ. Тийм бүгд л мэднэ шүү. Ер нь настай хүмүүст өгөхөөс өмнө л гэж боддог юм шиг үлээ. Яс за хоёр ямар муу хайлж. За Ишгэ бас манай нэвтрүүлгийн 3 асуулт байт юм. Тэгээ энэ 3 асуулт руу орчих гэж бодож байна. Амьдралынхаа туршид баярлаа гэж хэлмээр байгаас тий. Тэгээд хэлж амжаагүй ч юм уу эсвэл хэлхийг хүсдэг ч юм уу тий. Эсвэл одоо хүртэл ингээд дотор нь ингээд буугаа явааддаг. Тим зүйлийг ч бас чамаас суух хүсэж байна. Аавд бол баярлаа гэж хэлэх байна. Ямар учраас? Тэгээд шалтгаан нь үгүй аав ээжтэй ямар шалтгаан байхгүй л дээ тий. Гэтэ би ч бид нар хайрлах нь өстой юм чинь тий. Одоо энэ 0-аас өдөөс хүртэл явахдаа би аавдаа нэг ч удаа хайртай шүү гэж хэлж үзээгүй. Нэг ч удаа аавдаа баярлаа гэж хэлж үзээгүй дээ. Нэр нь бол аавдаа л миллион баярлаа гэвэл баярлалаа хэлэх байх та. Дотроо бодоол яваад байдаг гэж нэг аавдаа нэг баярлаа гэ хайртай гэлээд нэг тэрүүлчихэл тэ. За аав чи миллион чанга. Тэрхүү юм бол арга тоохгүй. Тоохгүй тэгэхээр намайг миний хүү гэж хэлэх нь ховор штэ. Тийм л ер нь тийм чанга. Намайг ч миллион чангараар өсгсөн. Тэгээ ер нь чиний энэ болгон чинь миний хамгийн сайн шүүмжлэгч бол аав. Хамид хойд ингээл аав наваг шүүмжлээ эн чинь тэгэж ингээд гэл хэлж байгаа штэ. Угаас л хүний эцэг болсон юм хизээж буруу юм хэлэхгүй байхгүй. Тухайн үед би ингээл яг ингэж бодчоод таслал 0 мөлдөө ч юм ингээ ганцаараа суучтай нэрэж тийм юм уу гэж боддог байхгүй. Тэгэл заримдаа тэр ингээл үнний ортой заримдаа ч бас хэцүү юм шиг те. Яг нөгөө хуучныхаа сэтгэлгээгээ сэтгэж гэж байгаа шиг. Чи нүгсээ хэлж шít ингээ хаяа ингээл ганцаараа байхдаа нэрэж тийм юм уу гэж боддог. Яг энэ бодол чинь хідэн наснаас хойш яг аав чи яриа нэрэж тийм юм уу гэдгийг бодол орж хідэн наснаас ч байш. Их нэртэй болсноос. Нас гоё яриад шүү те. Хуучин л хишгээ яваад байсан бол хизээж тэгж баг бодохгүй байх гэж. Бодохгүй штэ. Ер нь бодохгүй штэ.
Тухайн ишгэ чинь бол тэгэл те. Ер нь хаана дийл сул юм байна те. Дийл сул. Ер нь хаана нэг тиймэрхүү үзээ байна те. Тэнд л явж яадаг. Тэгээд хаана PC байна, хаана бодлоо утгах уу. Ер нь тиймэрхүү л гараа гэсэн шүү дээ хуучин бол. Хаана тийм. За яа. За хоёр дахь асуулт. За маш гоё сонирхолтой хараллаа. Хоёр дахь асуултын хувьд бол мөн баярлаа гэж хэлтэй адилхан уучлаарай гэдэг үгийг яг өмнөхтэй адилхан те хэлье гэж боддог. Хэлж чаддаггүй. Ихэд хориодсон ч юм уу тийм юу байгаа. Бас аа. Эрэгтэй хүүхдүүд аавын амны хүүхд яг нас ахих тусмаа л яг аавынхаа бүх ярианд ойлгож эхэлт юм шиг байна те. Аавыгаа ер нь хишгээ хэр болон гомдож ирсэн бэ? Асар болоо зөндөө штэ. Тоол ер нь бол гарын бол 13-наас бол тохиолдсон. Ээжээсөө сайхан ээжтэй бол хайртай ээлжтэй. Уучлаарай ээлжтэй. Ээж болыг бас ээжтэй. Арай намайг нэг хөнгөн ойлгох нь хурдан. Гэхдээ бас ер нь лаавал юм байна дөө. Уучлаарай баярлаа болгоно ч ер нь лаавал. Аавд нэг хэлэх гэхээр нэг халуун байдаг те. Нэг төөндөг те. Чангастай хэцүү. Тийм. Ян гэл хэл гал нэг заац. За тэгвэл ишүүгийн аа маань үзэж байгаа хаа ямар ч гэсэн хүүчин бас өдийг хүртэл те өөрөө чинь бас одоо баярлаа уучлаарай гэж хэлж байгаагүй ч гэсэн те одоо бас өөрөө чи хийсэн үг болгоноос яг сэтгэл зүрхэнд нь үрд байд юм байна шүү гэдгийг бас би бас давхар хэлчихье. За хишгээгийн 3 дахь асуулт маань болохоор ингээд одоо 30 насны хаалгыг татах чинь гэж юм уу? Яг энэ хүртэл өдийг хүртэл хамгийн том ойлгосон ухаарсан зүйл чи юу вэ? За энийг л та яг л энэ л яг ийм л байд юм байна да гэдгийг ойлгосон зүйл чи. Ман аав тархины хаалгаанд орж ирсэн байхгүй. Тэр нь бүр ингээд амжилттай болох юм бол яг эрүүл байх хувь нь баг амжилтгүй болох юм бол тэгээд шууд тэнгэрийн орно л байх. Тийм хөөтэй. Магадлал багтай. Ер нь бол нэлээд магадлал багтай. Тархиар цус авраад тэгээд ингээд бүр тархин дотор цус харвалт яваа. Тэгээд судснууд нь хагараад тэгээд ирсэн. Амжилттай болсон чиг 100% эрүүл мэндийн түвшинд байж чадахгүй. Тиймэрхүү онцтой байсан байхгүй. Яг тэр үед нь мань наавынхан дээр байж байдаг. Хагалгаанд орж байгаа үед нь. Яг нэг байж чадаагүй маа. PC-г өгөөл. Гөө. Ямар нэг шалтгаан байсан. Тий. Яг тэр үед угаасаа байж чадаагүй. Яг дөхөө үед тэгэл тэнд байж хахад ингээл аав ингээ хагалгаанд орж байгаа гэж байгаа байхгүй. Яаж байгаа бол. Очдаг хүцэн байвал яана л гэж боддог. Тэгэхээр ухаарсан зүйл чи юу лээ? Ер нь ямар ч хэцүү үед байсан, ямар ч хэцүү тэ ямар ч боломжгүй байсан зүгээр л энэ хүмүүсийн миний хажууд угаасаа үргэлж байхгүй шүү дээ. Яг үнэ хэлэхэд бол одоо чиний үр хөвчин чиний хажууд бүрүүлж байхгүй тэ. Би ч үр хөвгтэй хажууд үргэлж байхгүй. Тийм болохоор хамгийн үнэтэй зэнтэй гэж бодсон хүнийхээ дуудлагыг хамгийн их авч байгаарай л гэж хэлбэр. Тухайн үед аав чи ингээ ухаалдаад ингэчлээ гэхэд би бас утсан аваагүй. Яг тухайн үед бисэжчихдээ. Тийм болохоор ер нь хамгийн ухаарсан зүйл бол ер нь би яаж иж байгаа л утсыг авчихыг хичээдэг. Нэг таслана. Аа дахиад залгах юм бол за энийг үтчихгээл би авдаг ч юм уу те. Буцаага залгадаг ч юм. Аа нэг залгаад би нэг ямхээр бүр ингээд одоо жишээлбэл юм подкаст ч юм уу нэвтрүүлэгтэй каст мастер нэг таслана. Аа залгахгүй бол заагаагүй юм байна. Дахиад залгах юм бол тэгэл аврам яасан бай зүгээр. Гэх жишээ. Эргээд буцаагаад холбоо ирдэг те. Тэгэхгүй бол нэг л өдөр тэгээд угаасаа хаяад явах хүмүүсийг тэгээд хайрлахгүй л болохгүй л дээ. Тийм нэг үүдийн мөн хажууд нь байдгүй шүү гэдэг зүйлийг л сүм болгонд хэлэх гээд шүү. Тэр бас манайхан бас маш үнэн шүү. Аав ээжтэй манайхан бас бүгдээрээ хайртай байгаарай л гэж хэлээ да. Тийм. За. Хичгээ бас асуулт нь маш гоё дэлгэнгүй хариулсанд баярлалаа. За, хичгээгийн хамгийн одоо ойрын зорилго юу вэ? Ойрын зорилго. Энийг ноцолж байгаа. Ер нь бол хамгийн эхний зорилго бол угаасаа стримнээс нэлээ одоо хугацааны брейк бол авах. Энэ нь бол жоохон амралт авах болсон. Ер нь яг контент
юмнаас жоохон паузлна өргөө гэсэн үг үү? Den контентнийг л ганц нэг байж аж бас магадгүй. Гэтэ стрим бол ер нь бол их хэсэг болов гэсэн шууд зогсон. Тэгээ тэр хугацаанд яг одоо зорьсон байгаа юмаа хийгээд хэрэгжүүлээд эхэлнэ. За тэгэл ер нь тэгэл хийгээд хэрэгжээд эхэлсэн үед нь л за би ингээд юм байх шүү гэж гаргаж эхлэх. Бас арай өөр ишгээрнэ гэсэн үг үү те? Магадгүй. За хишгээ тэгвэл яг подкастын маань одоо шувтаргын асуултууд явж шүү. Ер нь бол те одоо дуусгаж байна л гэсэн үг те. Хишгээд яригээд ярьж чадаагүй тиймэрхүү зүйлүүд байна. За би нэг подкастт орох чинь те. Би бас ингээд манад ямар нэг юм байхгүй. Сайхан ярилцдаг. Нэвтрүүлэг байгаа те. Тэмдэглэр сайхан ярилцъя гэж дуудсан. Тэнгүүд магадгүй чи дотроо за хэрвээ би яг сайхан өөр үзэл бодол ялгам энэ талаар бас нэг ярьчмаар байна гэсэн зүйлүүд байгаа бол одоо чиний хувьд бол open mic шүү. Байхгүй шүү дээ. Байхгүй. Ер нь айгу. Ер нь бол үгүйс яри гэж хэлий гэж байсан юм бол сая хэлсэн чи асуулаа. За. За тэгвэл хишгээ би чамаас нэг юм хэлчихээсэй гэж хүсэж байна. Тэр нь юу гэхээр яг Омэ ТV таарад идэг учир зүггүй хараагаад идэг хүүхдүүдтэй юу гэж хэлэх вэ? Ахын эцэг их чинь барьж өгсөөр л байхалаа шүү. За тэгээд яарсан манайхаас энэ бас яг ганцхан Snoopy Media-д таарахтай ама амигчдаг шүү дээ. Хүн болгонтой таарахтай манайхаа бас чудагтай хүндлэлтэй байгаарай. Магадгүй та нарын хийсэн 2 3 хараалын үгээр чин хишгээ олон 2 3 үзэгч татчиж магадгүй. Гэхдээ эцсийн эцэст та нар хохирж байгаа шүү гэдгээс би бас давхар хэлчихье те. Хохироод надад ашигтай болж байгаа. Тий. Би хандлттай болж байгаа. Та нар хамааддаггүй бол би хандлтаа хийсээр л байна гэж байна. Энэ бол шууд гом бол тэгэл үнэн шүү дээ. Тий да. Тэгээд орж ирээ тэгээд бичлэгэн дээр орж ирэл хохин л гэж хэлэн дээ. Үнэхээр хараалгашаа. Тэгээд сүүлд нь тэгээд хайныг устгаад гэж нэдэр аав ээж үзлээ. Би өөдөөс нь салаач өгдөө шүү дээ. Хохин. Тэгэл надруу нэг атисэн тарган гөлөг минь гэж орж ирдэг байхгүй. За мань яг одоо чи яа вэ? Мань атисэн юм уу? Энэ үн чинь бас багаас мэднэ. Бид нар дундаач нэлээд өндөр байсан юм аа. Тэгээд одоо метр 80 бол нэлээд гарцсан хүн шүү. За тэгээд ямар ч тэгээд бүр болохгүй л нэг уулзаад үзэх. Чамд юу н очиод уулзах нээлттэй байд юм уу? Байгаа штэ. За тэгээд бүр яг атизм харах гэдэг бол очиод уулзч бас болох юм байна шүү. Тэгээд ямар ч гэсэн дүүнэртэй хэлэх гээд байгаа юмнууд нь бол бүгдээрээ мэдээ зөвийн төлөө байгаа шүү гэдгийг давхар хэлчмээр шүү. За тэгээд нэвтрүүлгийн дүнстэл манай гарын бэлгтэй байгаа. Тэгээд гарын бэлгээс найзтай бас тайлбарлаад өгчий гэж бодож байна. Манч сая бараг дээрээс нь харцсан даа. Хараа суугаад байсан юм аа. Энийг хийзээ өгөх юм болтол юм. За мэдээж манай компани бас брэнд бүтээгдэхүүн Swear Ice гэж цагаан бодоо байгаа. Цавал үггүй. За яг маш том ширхэгтэй хугаралгүй. За цагаан бодог гэргийдээ өгөөрэй тий. Манай хүн гадаад байгаа. Тэгээд ямар ч гэсэн тэгвэл өөрөө нэг сайхан хоол иж дээрээ өдөр тутмдаа хэрэглээрэй гэж бодож байна. За мөн Sweet Compot-ийн олон жимс болон за манай Аягтай компотыг бол маш өрнө үзэгчд мэднэ. Тэгээд Аягтай компотыг манаас аяганаас дараа нь жимсийн эзэн аяганаас ашиглаж байгаарай. Энэ аяга аваа явуулах юм байна. Болно. Чад эдсэн хэмжээнд аваад явна да. За тэгээд мөн энэ Rice cracker буюу будааны боолцог байна. За тэгээд пампан чипс нь эхнэр чин гадаад явсан гэсэндээ эхнэр чин бас дахиад өгөх юм гэвэл энэ одоо манай эмэгтэйчүүд бүгдээрээ ингээд турах чингээ барилтал дээр боддгоо шүү дээ тий. Танай эхнэр тэгдэггүй юу? Тархалаад байна гэдэггүй. Ер нь тийм ярихгүй. Ярихгүй зэн дотроо бодож л байгаа хэрэг. Тий. Тэгээд нөгөө нэг бас эмэгтэйчүүд хандаад хэлэхэд манайхан одоо 9 үрийн ийм ногоон одоо хүнсний ногоогоор бүтсэн юм жигнэмэг байгаа шүү. Энийг бас манай таргалуулдгүү. SV брендийн жигнэмийг бас манайхаа авч идээрэй одоо таргалахаас айж байгаа хүмүүст зориулж хэлчихье. За тэгээд хишгээдээ ирсэнд баярлалаа. За би одоо подкаст болгон дээр л ярьд юм там. Манай уут их гоё байгааз. Боломж. Тэгээд дэлгүүр бас өглөө болгоно талах сүүндээ гарахтаа бас манай уутыг аваа гарч байгаарай. Энэ бас тэгээд яг эмээ өвөнөрийн дэлгүүр авч гардаг ууттай адилхан байна сте. За тэгээд 9 дахь дугаар маань инхүү өндөрлөж байна. Тэгээд биднийг бас дэмжиж үздэг, бас муулдаг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд season 1 маань бас манайхаа одоо 10 дахь дугаараар хаагдж байгаа. Тэгээд дараагийн зочин ороод season 1 маань дуусаад season 2-оос арай өөр SV podcast та бүхэнд хүрэх болно шүү. Тэгээд удахгүй шинэ дугаараар шинэ зочинтой уулзцгаая. Энэ үрээд баяр та. Bye bye boys.